Yo guys. За юу яцхан guys. Та бүхэн одоо шинжлэх тэмдэглэх гээл догдлол байцгааж байна уу? Манчинцсан догдолж байна. Тэгээд өнөөдөр та бүхэн харж байгаах ерөнхийдөө ингээд өөрийнхөө өрөөг бас засаад нэг студ шиг болгоцсон байгаа. Тэгээд гэрэл мэрэл бас нэмсэн. Дээрээс нь та бүхэн хамгийн гол бас майк нэмсэн байгаа. Манчин бас дуу хэр сонсогдож байна. Комент үлдээж болно шүү заяа. Та бүхэн бас нөгөө thumbnail-ыг харсан байх. Тэгэхээр өнөөдөр та бүхний хүсэн хүлээсэн маш олон хүмүүс комментээр энэ хүний талаар ярьж өгөөч гэж хэлсэн. Энэ бол Pop-ийнхаа Michael Jackson байгаа. Та бүхэн Michael Jackson-ы талаар ярьж өгөхөд бэлэн болоод байна. За тэгэхээр та бүхний хүслийг бас биелүүлж байна тий. 19 сар гарахаас өмнө та бүхэн бас манийхаа хүслийг шинжил болох гэж байгаа учраас биелүүлээд доор байгаа хэсэгт лайка дараад бас subscribe хийгээд өгөөрэй. За хэдүүлээ олон юм ярьж өнөөдрийн бичлэг рүүгээ шууд орцгоё. Let's go. За тэгэхээр Michael Jackson-ы хувьд гэх юм бол 1985 оны 8 сарын 20 ёсны өдөр Америкийн Индиана мужид байрлах Гэри гэдэг хотод төрсөн байгаа. За ерөнхийдөө ах トゥ угээс гэх юм бол 9 үлээ байсан маш олон одоо ах トゥ утэй гэж хэлж болно. Тэрний 5 дахь хүүхэд нь Michael Jackson байсан байгаа. За тэгээд аавынхын талаар ярьж өгье. Аав нь гэх юм бол Joseph Jackson гэдэг нэртэй. Joseph Jackson-ы хувьд гэх юм бол өөрийнх нь мөрөөдөл хүсэлгүй байсан бэ гэхээр дуучин болохыг, тийм алдартай болохыг хүсдэг байсан. Гэвч олон хүүхэдтэй болсноос хойш тэр нэг алдартай болох замнал нь баг багаар үгүй болж одоо ямар ажил хийдэг болсон бэ гэхээр оройн цагаар жолоочийн ажил хийдэг болсон. За тэгээд жолоочийн ажил хийдэг байсандаа болоод хитрхи олон хүүхэдтэй болсондоо болоод тэгээд хитрхи ядуу амьдралтай болсноосоо болоод нэлээд жон сэтгэл зүйн асуудалтай бол хүүхдүүдтэй байнгын юм гар хүрдэг. Тэгээд байнгын хүүхдүүдэд амтланд байлгадаг тиймэрхүү байсан. Гэсэн ч одоо мэдээж үргэлж тийм байхгүй штэ. Тэгэл аав нь мэдээж өөрийнхөө одоо дуу хөгжмийн замналаас болцсон ч гэсэндээ заримдаа ингээл жижиг концерт одоо тоглоол те. Тэнгүү тэрийг мэдээж хүүхдүүд нь харж байгаа те. Аавыгаа харж өссөн учраас тэрийг үзээд ирээдүйд аавчгаа адилхан тийм дуучин болъё гэдэг мөрөөдөлтөй болсон байгаа. Тэрнийх нь нэг нь мэдээж хэрэг Michael Jackson байгаа байхгүй юу? За тэгээд хүүхдүүд нь аавтайгаа адилхан мөрөөдөлтөй болъё гэж бодсон ч аав нь тэрийг эсэргүүцээд та нар дуучин болж чадахгүй зүгээр та нар ингээд ахиж хідэж хөгжим тоглож болохгүй шүү гэдэг байдлаар хүүхдүүдэд эсэргүүцсэн. Гэсэн ч хүүхдүүд мэдээж аав ээжийнхээ үгийг сонсоод яг тэр чигээр нь хийхгүй штэ. Аавгаа байхгүйд нь ээжийнхээ хажууд ингээд нэг гитар дараад дуулаад том ах нь ингээд зогсчихсан байгаа. Тэгсэн чинь аав нь тэрийг нь харангуутаа би чамайг дуулж болохгүй гэж хилээ өстэй хөгжим битгий тоглож хилээ өстэй гэдээ уурлаад тэр нөө гитарыг барьж аваад ингээд шидэх гээд ингэсэн чинь ээж нь урдуур нь ороод өө чи яаж байгаа над гитараа битбол чиний хүүхдүүд чинь бүгд чамайг дуурайгаад адилхан хөгжимчин дуучин болоо гэдэг хүсэлтэй. Чи яагаад хүүхдүүдийн хүслийг ингээд биелүүлж болохгүй гэж ээж нь урдуур ороод өмөрсөн. Тэгсэн чинь аав нь тайвшраад за тэгвэл та нарыг юу ч чаддгийг харъя гэж хүүхдүүдтэй хэлсэн. Тэгээд тухайн үед Michael Jackson-ы одоо ах トゥ нар нь аавынхаа ур зогсоод ингээд гитар дараад өөртөө яаж дуулдгаа үзүүлсэн. Тэгсэн чинь аав нь нэлээд шоконд ороод хүү эднэрээ чинь гайгүй ашиглаад бизнес хийчих юм бол би чинь нэлээд баян болох юм биш үү гэж бодсон. Ингэж баян болох юм бол би өөрийнхөө одоо энэ ядуу амьдралж байгаа ядуу амьдралаас гарах боломжтой байна гэж итгээд хүүхдүүдийг яг бизнес гэж хардаг болсон. Та бүхэн нөө миний өмнөх бичлэгийг бас үзсэн шүү дээ тий. Гэхдээ ганцаараагийн. За тэрний энэд яг адилхан гэсэн үг шүү заяа guys. Тэгээд аавынх нь хувьд гэх юм бол тэгж бодсны үндсэн дээр хүүхдүүдээ тэр өдрийнхөө маргаашаас нь ахуулаад маш хүнд хэцүү бэлтгэл хийлгээд тэгээд яг дуучин болох бүртлүүд нь хамтлаг байгуулах замыг бий болгосон. Гэсэн ч тухайн үед одоо маш бага настай байсан Michael Jackson-ы хувьд гэх юм бол авьяастайсэн ч хамтлагт оруулах гэхээр арай жоохон тиймэрхүү байсан учраас эхлээд хоёр ахтай цуг аав нь ингээ гурлаа хамтлагтай байсан. Тэгсэн чинь за явандаа ер нь ингээ жоохон нэмэх хэрэгтэй байна гэж үзээд Michael Jackson-ы доор дүүг нь оруулаад тавуулаа нийлээд хамтлаг болсон. Энэ хамтлагийн нэрийг болохоор Jackson 5 гэж нэрлсэн. За Jackson 5-ийн хувьд гэх юм бол 1965 оноос эхлээд ерөнхийдөө тухайн өөртөө байсан мужтаа бас гайгүй алдартай болоод тэгээ дээрэс нь тухайн үед одоо ивент энэ тентхийн парти янз бүрийн юмд ингээд бүр голохгүйгээр очиж дуулдаг байсан. Тэг ямар сайнтай хүүхдүүдэд дагуулад уунд болохгүй штэ. Тэсэн дөрөв хүүхдүүдэд дагуулад night club-уудаар явж байнгын дуулдаг болсон. Тэгээ тэр дуулсных нь ачаарч гэдэг юм уу Jackson 5 гэдэг нэртэй хамтлаг нь нилээн гайгүй алдартай болж Америкт түгсэн байгаа. За тэгэж явсны одоо ач тус нь гарсан ч гэх юм уу те нилээн гайгүй алдартай Motown гэдэг нэртэй рекордстой гэрээ байгуулж чадсан. Тэгээ энэ гэрээ байгуулж чадсны ачаар тэрний дараа болохоор I Want You Back тэгээ дээрэс нь ABC гэдэг альбомуудаа хүртэл гаргаад тухайн үед заяа Jackson 5 гэдэг нэртэй хамтлаг бүр нилээн гайгүй од болоод нилээн гайгүй ч юм Америкт даяар од болоод дээрэс нь Billboard-ын чартт нэгт яваад тэгээ бүх дуунууд нь одоо нилээн гайгүй од болж бүр нэгт чартын нэгтчих хэвээр тийм гайгүй амжилтыг үзүүлсэн байгаа байхгүй юу. За тэгээд энэний дараагаар өөрсдийн гэсэн пенүүдтэй болсон аав ах нар нь нэлээд жоохон эвдэрч эхэлсэн байгаа. Энэний дараагаар пен охтуудаа
өөрсдийнхөө зочд буудлын өрөөнд дуудаад тэгээд хамт унтах байт юм уу тий, хамт тийм секси харилцаатай болсон. Тэгэд хажуу өрөөнд байсан жоохон Майкл Джексон аавыгаа өөр эмэгтэйтэй унтчихыг байнгын сонсдог байсан. Тэгээ тэрнээсээ болоод Майкл Джексны хувьд бол жоохон маш муухай сэтгэл зүйтэй болсон. Ягаад гэвэл ээжтэй маш хайртай байсан. Ээжээс нь өөр эмэгтэй дэмжиж унтчихаг мэдрэх маш хэцүү шүү дээ тий, хүүхдийн хувьд. Майкл Джексны хувьд бол тэр өдрөөс ахуулаад аав ах トゥ нартай ер нь нэлээд дургу болсон. Тэгээ багаас ахуулаад за ер нь энэ хамтлагаас би гарах хэрэгтэй юм. Цаашдаа ингээд өөрийн соло альбомыг бүтээх хэрэгтэй мэн гэдэг сэтгэл зүйн тэр үед багаар ингэж төрж эхэлсэн. Аав ээжээсээ заяа бүр эсэргүүцэн барим байж өөрийн гэсэн соло альбомаа гаргахаар болсон. За тэрний өмнө болохоор нэг Quincy Jones гэдэг нэртэй нэгэн алдартай бас нэг студиутэй нэг хүнтэй уулзсан байгаа. За энэ хүн болохоор Michael Jackson-ийн амьдралыг оронгоор нь өөрчлөх хүн болсон бохоггүй. Jackson 5 гэдэг хамтлагт байхдаа уулзсан. Тэрний дараа болохоор Quincy Jones-тай болохоор яг өөрийнхөө соло альбомыг гаргахынхаа өмнө би одоо ингээд өөрийнхөө соло альбомыг гаргамаар байна. Гэхдээ намайг ивент их одоо спонсор алга байна гэд нэлээд ярилцсан. Тэгсэн чинь Quincy Jones no problem. Би чаав ивент тий гэж хэлээд тэр хоёр хамтарч ажиллахаар болсон. Аав чинь нэлээ эсэргүүцсэндээ өөртөө гэсэн соло альбомоо гаргаад тэр соло альбомын нэр болохоор Off the Wall гэдэг нэртэй альбом гаргасан. За Off the Wall гэдэг нэртэй альбом болохоор тухайн үед Америкт нэлээд гайгүй амжилт олсон. Аав нь өөрийнх нь менежер хийжсэн бол тэр альбомны дараагаар аавыгаа албан ёсоор менежерийн ажлаас гаргахаар болоод шууд шүүхэд хандсан байгаа. Тэгээ шүүхэд хандсан шалтгаан нь юу гэхээр ааваасаа баг наснаас ахуулаад маш хүчирхийллийг амссан. Дээрс нь хүчирхийллээс болоод биеийн хүчирхийллээс гадна сэтгэл зүйн хүчирхийлэл амссан. Тэгэд аавтайгаа уулзах болгонд бөөлц нь хүрдэг. Сэтгэл зүйн тийм нөхцөл байдлаас болоод ингээд бөөлц айдснаас болоод бөөлц нь хүрдэг. Тэгээд дээрээс нь бас нэг гол шалтгаан нь юу байсан бэхээр аав нь ээжээс нь өөр эмэгтэйг жирэмсэн болгосон байгаа. Тэгээ энэ бүхнийг шүүхтэр ил болгоод Майкл Джексон аавынхан тэр менежер гэдэг эрхийн албан ёсоор түтгэлзүүж шүүх хуралд ялсан. Тэрний дараагаар Майкл Джексны ерөнхийдөө эрхчлөөтэй болсон сэргэн мандалтын үе гэж хэлж болно. За 1982 онд болохоор өөрийнхөө дэлхийд хамгийн алдартай гэж нэрлэгдэх Thriller гэдэг нэртэй альбом гаргасан. За энэ альбомд болохоор орсон дуу гэх юм бол миний Майкл Джексийн талаар хамгийн сайн мэддэг дуу гэх юм бол Billie Jean гэдэг нэртэй дуу. Та хүн бүгд сонсч байсан баг. Billie Jean гэдэг нэртэй дуу энэ альбомд багтдаг байгаа. За Thriller гэдэг альбом болохоор дэлхийд хамгийн их зарагдсан тийм борлуулалттай альбом гэдгээрээ алдартай байгаа. За тэрний дараа болохоор ерөнхийдөө Майкл Джексон Thriller альбомаар маш хот болсон. Дэлхийд дахинд попын хаан төрлөө гэж хэлэгдэх болсон. Маш том од төрлөө гэж хэлэгдэх болсон. Гэсэн ч од болж дэлхийд дахинд алдартай болохын хэрээр эсвэргээр муу муха тийм цуурхлууд их тарахаар болсон. За яасан бэхээр ямар хөө зурглууд тарсан бэхээр Майкл Джексон ингээд нэг яг тухай Thriller гэдэг альбомаа хийгээд гаргасан нөхцөл байдалд ингээд нэг тоглолтоо хийж явж байгаад тайзан дээрээс унаад хамраа ингэж бүр ингэж шалан дээр ингэж унгаад газарт хуглаад тэгээд тэрнээс болоод хагалгаа хэлсэн байгаа хамраа өршлөөд та бүхэн сайн анзаарах юм бол Майкл Джексны өмнөх тэр нэг дуун дээр гарч ирсэн Майкл Джексны хамар тэгээд тэр Thriller-ийн тэр хэсэгт гарч байгаа одоо хамар нь өөр болцсон байгаа жоохон жижигхэн болцсон ч гэдэг юм уу тий. Тэгээд тэрнээс нь бол хүмүүс нэг Майкл Джекснийг ийм хагалгаа хийх дуртай ч гэдэг юм уу тий. Одоо өөрийгөө ингэж илүү гоё болгохын тулд ингэж хагалгаа хийх өвчтөө янз бүр муу мухаар хилдэг байсан байгаа. Тэрний дараадсан Майкл Джексон нэг тоолгүйгээр Neverland гэдэг өөрийн гэсэн нэг тийм гэрте болоод нүүсэн байгаа. Neverland гэдэг маань та бүхэн мэдэх үү? Peter Pan гэдэг киног үзсэн үү? За тэрний Neverland гэдгээс одоо сэдвэлж хийсэн юм байлаа. За тэгэхээр тэрийг та бүхэн өөр нэг видеогоор тусдаа ярив заа. За тэгээд Neverland руу нүгээд тэгсэн чинь хүмүүсийн тэр Майкл Джексны алдартай болсон гэхээр цуурхал нь ингээд харахаагүй хагалгаа хийх одоо хитрхи их хагалгаа хийлгсэн ч гэдэм үү. Дээрээс нь цагаан арстан болохыг хүсдэг ижил хүүстэн хоолоогоо нарийнхан болгох гэж албаар тийм одоо эмхтэй гормон өөртөө тарьдаг марьдаг гэхчлэн ямар ч үндэслэхгүй цуу яриаг ингэж тархах болсон. Майкл Джексны үчигсэн аавынхаа тэр асуудал янз бүрээс болоод багын тийм жоохон сэтгэл зүйн травматай өссөн учраас амархан сэтгэл зүйн ингэж гэмтдэг сэтгэлийн ямаралд орох тийм магадлал өндөртэй байсан. Мэдээж тийм ор үндэсгүй цуу ярихал тархахаар хэн ч гэсэн зүгээр авахгүй шүү дээ. Тэрнээс болоод сэтгэл зүйн хямралд ороод Майкл Джексны үчигсэндээ унтж чадхаа болоод унтахын тулд тийм имийн донтоо болсон. Янз бүрийн тийм одоо нойрны юм ч юм уу тиймхүү тайвшруулах юм хэргэлдэг тийм донтоо болсон. Тэрнээсээ болоод ч гэдэм үү хүмүүст ингэ сэтгэлээ нээхээ бүр ингэж болоод
ээжтэйгээ хүртэл баг ярихгүй. Ээж нь арай гэж хүүхдтэйгээ уулзч нэг яриул ярина. Тэг өөр хүмүүстэй юм ярихгүй. Тэр ч бодгоо ингээд дуугаа дуулж муулж байхдаа хүмүүс ингээд нууцаар ингээд дотгошоогоо ингээд дуулж муулдаг ч гэдэм үү те. Нууж хааж ингээд яадаг. Тэр ч бодгоо ингээд одоо дуу альбом нь ингээд алдартай болоод клипст ингээд ярьцлагаагүй шүү дээ. Тэнгүүт баг нэг юм ярихгүй. Тийм байдалтай байдаг байсан. За тэгээд манайхан бас мэдэх бах те. Майкл Джексон арьсаа ингээд цагаан болгож хаалгаа илгэсэн мэлгэсэн гэд. Энэ бол ор үндэсгүй худлаа зүйл. Ягаад гэвэл Майкл Джексоны хувьд гэх юм бол багаасаа ахуулаад нэгэн өвчтөй байсан байгаа. За энэ болохоор өвчин нь болохоор ямар нэртэй одоо нэршлэн гэх юм бол vitiligo vulgaris гэдэг нэртэй өвчин. Энэ болохоор арьсан цайрах гэж орчуулах юм уу те. Арьсан цайрах гэдэг тийм маш ховор төрлийн өвчин. За энэ өвчин нь болохоор аавынх нь тэр удмаас удам дамжиж ирсэн тийм өвчин байгаа. Тэг харамсалтай Майкл Джексоны хувьд бол багаар арьсан цайрцар байгаад бүр ингээд цав цагаан арьстай болсон. Гэхдээ яг энэ нь болохоор ямар нэгэн байдлаар тийм хагалгаа хийлгэж цайруулаагүй танаас юм өвчний юм цайралт байсан гэдгийг бүр ингээд сайн харах юм бол яг нэг хүний юм цагаан арьсаас жоохон ондоо харагддаг гэж хэлж болно. Тэгээ тэр өвчнөөсөө болоод нэлээд сэтгэж хангалчихсан. Тэр ч тухайн үед хүмүүс нэг хагалгаа хийлгэж өөрийгөө хар арьснаас цагаан арьстан болголоо гэж одонлоо юм ярьж хахад нь Опрагийн шоунд нэлээд жоохон тийм уйлах гэдэг юм шиг тийм хоолоогоор Майкл Джексон юу ч хэлсэн бэхээр энэ бол удам дамжсан арьсны тийм өвчин байгаамаа гэдгийг илчилж хэлсэн байгаа. Тэр үед өөрийнх нь тэр нэг олон хүмүүсийн цургал мургал гарч ирсэн гэсэндээ Майкл Джексоны хувьд гэх юм бол өөрийгөө бас гайгүй авч яваад хичээгээл яваад байдаг байсан байгаа. За 1993 оноос гэх юм бол Майкл Джексон дандаа хүүхдүүдээ гэртээ авчиж тоглуулдаг байсан юм байна л да. Ялан зэрэг хүүхдүүдтэй айгу дуртай хайртай. Тэгээд хүүхдүүдийг гэртээ авчиж тоглуулдаг байдал тэрнийх нь нэг хүүхдийн аав нь Майкл Джексон бол тийм хүүхдийн хүчирхийлэгч гэдэг нэртэй тийм худал цурхлыг тараасан байгаа байхгүй. Тэгээд тэр цурхлыг тараснаас болоод дэлхийн одыг юу вэ эн чинь хүүхд хүчирхийлдэг тийм байлаар одоо тийм хүн юм биш үү гэж Майкл Джексоны нэр хүнд бас асар унсан байгаа. Тэгээ тэр үеэс эхлээд Майкл Джексон хэсэг гэрээсээ гарахаа болоод тэгээд бүр илүү тэр имээ уудаг болоод унд чадхаа болоод тэр үед амьдралдаа одоо анх удаа гэх юм уу те үхмээр байна гэдэг те амиа орломоор байна гэдэг тийм хүсэлтэй хүртэл болсон байгаа. Тэгэхээр тэрний дараа болохоор яг тийм сэтгэл зүйн хэцүү байдалтай байсан үедээ 1994 онд Elvis Presley-гийн охин Liza Marie Presley гэдэг эмэгтэйтэй учирч гэрлэхээр болсон байгаа. За тэгэхээр хүмүүс энэ гэрэлтээ юу гэж үзсэн бэхээр попын хаан тэгээ рок н роллын хаан Elvis Presley-гийн охинтой гэрлэхээр боллоо гэдэг тийм гайхалтай сенсац дэгдэж эхэлсэн. Гэсэн чинь энэ хоёрын харилцаа удаан үргэлжлээгүй 1994 онд салсан. Гэвч одоо Elvis Presley-гийн охины ачаар Майкл Джексоны хувьд гэх юм бол албан ёсоор төр сэтгэлийн хямралаасаа гарч чадсан байгаа. Тэрний дараа болохоор Майкл Джексон болохоор өөрийнхөө альбомыг 1995 онд History гэдэг нэртэй альбом гаргасан. За тэр History гэдэг альбом болохоор өөрт нь хандсан тэр муу мухай цуурхал, гадуурхал янз бүрийн юм. Тэгээд нийгмийн тэр хүмүүст хандж байгаа муу мухай ялгуурлан гадуурхлыг илчилсэн ийм дуу гаргаснараа онцлогтой байгаа. Тэгээд 1995 он тэрний дараа болохоор Debbie Rowe гэдэг нэртэй бас нэг өөрийнх нь тэр нэг яг өвчний цайрах өвчний асуудлаас болоод явж явах үед нэг Debbie Rowe гэдэг нэг эмэгтэйтэй танилцаад тэр эмэгтэйгээс одоо нэг охинтой болсон байгаа. За тэрний дараа болохоор 2001 онд болохоор Invincible гэдэг нэртэй өөр нэгэн цомгоо гаргасан. 2003 онд болохоор нөгөө нэг дээр үед 1993 онд гарч ирсэн тэр хүчирхийл эрэг ахин сөхтөөд Майкл Джексон энэ үед бүр шүүх хуралд орохоор болсон. Тэр үед Майкл Джексон нэлээд дургүй байсан прокурор болохоор Майкл Джексоныг бүр албаар байцаагаад бүр ингэж нөгөө нэг хууль зөрчсөн байдлаар Майкл Джексоныг байцаагаад тэгээд тэр байцаагчлах нь юу байсан бэхээр Майкл Джексон тухайд дэлхийн од болсон. Тэгээд дэлхийн хамгийн баян бас хүмүүс нэг байсан. Тийм учраас Майкл Джексонс мөнгө салахыг гэдэг тийм зорилготой. Дээрээс нь Майкл Джексоны эргэн тойронд байгаа бүх хүмүүс Майкл Джексон зөвхөн нэр хүнд тэр мөнгөнд татагдчих Майкл Джексонээс мөнгө салах зорилгоор маш их ойртдог байсан байгаа. Тэр өмнө 1993 онд тэр аав нь янз бүрийн миний хүүхд өвчрхэлсэн гэдэг мэдээлэл ч гэсэндээ ерөнхийдөө худлаа мэдээлэл ямар нэгэн нотлохоо баримт байхгүй мөртлөө Майкл Джексонээс бас нэг мөнгө салах зорилгоор ийм байдлаар Майкл Джексоныг одоо гутаан доримжлох дээрс нь янз бүрийн цуургад тарах ийм хүмүүс маш их олон болсон байгаа байхгүй. Тэгээд энэ шүүх хурал маш удаан үргэлжилсэн. Майкл Джексон энэ шүүх хурлаас болоод бүр илүү сэтгэлийн хямралтай болоод эмчээс нэг одоо нэг бүр унтахын тулд хүчтэй юм тарьдаг тийм им аваад тэрийг өөртөө тарьж тэгж унтуулдаг болсон байгаа өөрийгөө. Тэгэд энэ байдал нь өөрийнхөө сэтгэл зүй тэр бие махбодд маш муугаар нөлөөлж тэр имийн донтолттой болоод тэр донтолтоосоо болоод 2009 оны 6 сарын 25-нд өөд болсон байгаа. Харамсалтай. Джексон хүүхдийн өвчрхийлэгч биш гэдэг нь
тодорхой болсон. Энийг бол өмнө та бүхэнд гэртээ ганцаараа ярьсан байгаа. Шүүх хуралд нь гэртээ ганцаараа дээр тоглодог Macaulay Culkin-ийн хувьд гэх юм бол оролцож Michael Jackson-ыг буруугүй гэдгийг гэрчээр оролцсон. Тэгээд Michael Jackson буруугүй гэж тодорхой болсон гэсэндээ тэрний дараа төд удалгүй 2009 онд харамсалтайгаар Poppy хаан маань нас орсон байгаа. За тэгэхээр Michael Jackson-ийн энэ амьдралыг эргэн санахад бол энэ хүн бол хитрхи алдартай болсноос болоод алдартай болох тусам мэдээж зэрэг тэр хүнд хитрхийг татагдаж тэр хүнд хайртай байсан хүмүүс олон байсан ч эсвэргээрээ тэр хүнийг муулж тэр хүнээс одоо мөнгө салгах гэж тэр хүнийг зүгээр л муу муха цуу яриад дэгдээж сэтгэл зүгээр нь унагсан янз бүрийн хүмүүс маш их гарсан. Тийм болохоор хитрхи алдартай болно гэдэг эсвэргээрээ бас жоохон амар хортоогоос жирийн хүн шиг энэ хүнийг хүлээж авахгүй гоос тээ. Бүх юмыг ингэж эсэргээр нь хүлээж авдаг. Зөв хүүхдүүдтэй тоодох дуртай байтал тэрийг нь одоо хүүхдийн хүчрхийлж гэдэг юм уу те. Тэгэд энэ доор хүүхдийн хүчрхийлж наа чи хүүхд хүчнэдэг гэж ярьсан хүмүүс маш их байсан байсан. Гэхдээ энэ бол биш үү шүүхээр guys шүүхээр энэ зүйл нь Michael Jackson гин буруу гэж тогтоогдсон байхгүй. Тэгэхээр Америкийн шүүх энэ хүнийг хууль бусаар шүүнэ гэж бол байхгүй шүү дээ. Бурууг нь тогтоогдсон учраас энэ хүн бол гин буруу гэсэн. Тэгээд бас Jackson амьд гэж ярьдаг хүмүүс байдаг. Энэ хүн бол 2009 оны 6 сар 25-нд аль биесээр өөд болсон. Гэхдээ та бүхний пенүүдийн зүрхэнд бол үрд амьд байгаа бах. Тэгэхээр энэ Poppy хаан бол баг хэдэн тэрбумд нэг төрөх тийм гайхалтай авьяастай хүн байгаа. За үүний талаар маш товчхон ярьлаа. Тэгээд хоёр дахь одоо part 2 гэж ярихгүй л дээ. Зүгээр яг хуу Michael Jackson өөр илүү нууцуд Michael Jackson яг ямар хүн байсан ч гэдэг юм те. Яг ямар дуунууд гаргаад Michael Jackson-ы одоо дуунуудынх нь нууцч байт юм уу. Тэгээд тухайн үе амьдралынх нь бас өөр яриаггүй нууцд байгаа заяа. За тэр бүхний талаар та бүхэнд товчхон 10 минутын видео хийхийг бодож байна. Энэ видеонд биш шүү заяа. Энэ бол зөвхөн намтрын ярьчлаа штэ. Тэгэхээр та бүхэн манийга дэмжиж тэр видеог үзхийг хүсэж байвал заяа. Үзхийг хүсэж байвал энэ видеог тултал нь лайка дараад манийга subscribe хийгээд бас комментээ үлдээгээд аль болох share хийгээд өгөөрэй. За тэгээд олон юм ярих үедүүлээ. Ингээд бичлэгээд дуусгацгаая. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.